Okay, good afternoon, everyone. And very pleased to be here with you. It's actually a very interesting subject that you gave me for that lecture, and it truly made me think a little. Because it's not every day that we're actually specifically looking at the SDGs from a human rights perspective, even though that should be the perspective we look at first and foremost. So it was also. За өнгөрсөн жил нэг Монгол сэтгүүлч надаас ярилцлага авч байгаад ер нь бид нэр тогтвортой хөгжлийн зорилгоодыг биелүүлэхгүй тохиолдолд яах вэ гэдэг асуулт асуусан. Гэхдээ биелүүлэхгүй байна гэсэн одоо хувилбар хүн төрөлхтөн бидэнд харамсалтай нь оногдоогүй. Бид нар эсвэл тогтвортой хөгжлийн зорилгоудаа биелүүлнэ, эсвэл энэ зорилгоодыг биелүүлэхгүй. Учир юу вэ гэхээр энэ зорилго нь дэлхийгээ хамгаалах хүн төрөлхтнийг аварч үлдэх гэсэн одоо ийм зорилгууд байгаа. Энэ зорилгууд маань нэгдмэл, түгээмэл, хүний эрх шиг хоорондоо одоо нэгдмэл, түгээмэл зорилгууд юм аа. За энэ зорилгууд маань эдийн засгийн өсөлт, нийгмийн дэмжлэг бөгөөд байгаль орчиндөө хөрөнгө оруулах тухай ийм 3 тулгуурт зорилго байгаа. Тэгэхээр зэрэг одоо ерөнхий одоо нийтлэг ийм хандлага байдаг. Бид нар эхлээд хөгжчихё. Улс орон эхлээд хөгжиж, дараа нь бид одоо цэвэрлэгээ хийнэ гэж хөгжиж байгаль орчноос үүдгчээд дараа нь цэвэрлэгээ хийнэ гэж. Тэгэхээр тийм одоо хувилбар бол бидэнд харамсалтай бас байхгүй. Дараа нь гэсэн хувилбар хүн төрөлхтөнд өдгөө үлдсэнгүй. За нэг тогтвортой хөгжлийн зорилгоодын нэг одоо гайхалтай нэгэн одоо зүйл бол юу вэ гэхээр зэрэг дээр хэлсэн энэ зорилгод бол түгээмэл мөн хүн болгонд тэгш хүртээмжтэй байх улс орон болгон энэ зорилгоодыг биелүүлэх ёстой. Гэхдээ одоо мэдээж нэг замаар явна гэсэн үг биш. Улс орон болгонд өөрийн арга замаар тогтвортой хөгжлийн зорилгоодод хүрэх одоо ийм хувилбартай юм аа. За мөн одоо хүний эрхүүдийн адил тэхэзээ нэгдмэл ба хуваагдшгүй буюу бүх зорилгоотын хэрэгжилтийг хангаж байж сая бид тогтвортой хөгжлийн зорилгод хүрлээ гэж ярих нь байна. Түгээмэл энэ зорилгоодын тухай ярихдаа улс орон болгон янз бүрийн хөгжлийн үе шатанда явж байгаа. Тийм учраас өөрийнхөө хөгжлийн үе шатнаас хамаарат яг ямар арга замаар энэ зорилгодод хүрэх вэ? Ямар одоо үе шатлалаар энэ зорилгодод хүрэх вэ гэдгийг бол улс орнууд өөртөө одоо сонгон одоо энэ замыг энэ одоо замын зураг гэдэг тийм замын зураг гаргах нэ. За түүнээс гадна тогтвортой хөгжлийн зорилгууд бол бүгд өөр хоорондоо нягт уялдаатай. Нэг зорилгод хүрэхийн тулд бусад зорилгын төлөө бас явах хэрэгтэй болдог. Жишээлбэл бид одоо цэвэр ус, ариун цэврийн байгууламжийн тухай ярив. Тэгэхээр цэвэр ус одоо ариун цэврийн байгууламж маань шууд одоо жишээлбэл боловсролын зорилготой холбоотой. Яагаад вэ гэхээр зэрэг зөвхөн эрүүл одоо цэвэр ус ууж ариун цэврийн байгууламжтай цэвэр ариун цэврийн байгууламжийг ашигладаг хүүхэд бол одоо өвчин зовлонд нэрвэгдэхгүй, хичээл юма таслахгүй, одоо чанартай боловсролыг одоо хүн болгон түгээн гэсэн зорилгод бол одоо хүрэх бололцоотой болох нэ. За уур амьсгалын өөрчлөлтийн тухай бид ярьж байна. Тэгэхээр зэрэг одоо энэ инновац гэдэг одоо зорилго бий. Тэгэхээр зэрэг уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад бол бид инновацийг бас ашигланаа гэдэг одоо нэгэн зорилго байгаа. Тэгэхээр энэ хоёр зорилго бол хоорондоо уялдаатай. Тэгэхээр нэг зүйл бол маш тодорхой. 2030 он гэхэд улс болгон одоо энэ зорилгодоо хүрсэн байх ёстой. Гэхдээ улс болгонд хэлсэн өөр одоо хөгжлийн түвшинд байгаа учраас өөр өөрийн замыг өөртөө томьёолж гаргана гэсэн үг.
Дотоодын хөгжлийн зорилгууд маань нэгдсэн улсын байгууллагын одоо юу түгээмэл хүний эрхэт суурилсан байгаа. Доктортой хөгжлийн зорилгууд бол түгээмэл хүний эрхийг бол та бүгд одоо сайн мэдж байгаа нэгдсэн улсны байгууллагын дүрм хүний эрхийн түгээмэл тунхаглал суурилсан байдаг. Одоо хүний эрхийн түгээмэл тунхаглал нь өнгөрсөн жил 70 жилийнхээ ойг тэмдэглэсэн. Одоо ийм баримт бичиг байгаа 48 онд анх гарсан та бүгд мэдж байгаа. За хүний эрхийн гэрээ конвенц нэгдсэн улсын байгууллагын одоо гишүүн орнуудын одоо нэгддэг хүний эрхийн гэрээ конвенц одоо суурилсан байгаа. Тэгэхээр зэрэг юу доктортой хөгжлийн зорилгоодын оршил хийшлэгтүүл бичсэн байдаг. Доктортой хөгжлийн зорилгууд нь хүн болгоны хүний эрхийг хэрэгжүүлэх тухайд байгаамаа гэдгийг бол оршилд бичсэн байдаг. Тэгээд бид одоо энэ эрхийг хэрэгжүүлэхийн тулд бол бид одоо яа харахгүй бид энэ ихтэлхийгээ аварч гарч үлдэх хэрэгтэй маа гэж. Хүний доктортой хөгжлийн зорилгууд нь хүний эрхүүдтэй хэрхэн уялж холбогдож байна бэ гэдэг дээр одоо тусгайлан ийм слайд бэлдсэн байгаа. Тэгэхээр зэрэг энэ тех хязгаарнууд бол хүний эрхийг хангахад чиглэгдсэн байдаг гэж дээр хэлсэн. Одоо жишээ нь хоол хүнсээр хангагдах эрх байна. Эрүүл мэндийн үйлчилгээг чанартай үйлчилгээ авах эрх, чанартай боловсрол авах эрх, баталгаа дундны усны ариун цэврийн байгууламжаар хангагдах эрх, инх тайван байдалд амьдрах, инх тайван одоо ертөнцид амьдрах эрх гэдэг энэ бүхий л хүний эрхүүдтэй бол ягт уялдаатай маа. За доктортой хөгжлийн зорилгоодын гол зарчим бол хэнийг ч орхихгүй байх гэсэн зарчим бий. Юу гэсэн үг вэ гэхээр хөгжлийн ахиц дэвшил бол хүн болгонд хүртээмжтэй байх юм аа. Хүн болгоны тухайд байх юм аа гэсэн одоо энэ зарчим байна. За нэгдсэн улсны байгууллагын гишүүн улс орнууд одоо энэ доктортой хөгжлийн зорилгоодыг бол одоо баталж гаргахдаа ядуурлыг бууруулах, ядуурлыг одоо дуусгах, эцсвэр болгох үйлсгэлэн эцсвэр болгох гэсэн ийм зорилгоодыг тавьсан байгаа. Тэгэхээр энэ ядуурлыг бууруулах, үйлсгэлэн эцсвэр болгох зорилгууд бол яа харахгүй байгаль орчноо хамгаалж авч үлдэх зорилготой бол холбоотой юм байна. Холбоотой маа. Тэгэхээр экологийн одоо зорилгууд маань хүний эрхийн зорилгуудтай нягт уялдаатай гэдгийг би энд бас онцлон тэмдэглэмээр байна. За тэгэхээр нэгдсэн улсны байгууллагын дүрмд бол одоо мөн одоо хүний эрхийн түгээмэл тунхаглалд айц хүйтсээс ангид байх, үлсгэлэн зовлонгоос ангид байх гэсэн одоо тунхлууд, хүний эрхийн тунхлууд байдаг. Тэгэхээр энэ хүний эрхийн тунхлуудтай одоо агаар нэг юм аа. Доктортой хөгжлийн зорилгууд маань. За мянганы хөгжлийн зорилгууд гэдэг та бүгд сайн мэдж байгаа. Тэгэхээр зэрэг мянганы хөгжлийн зорилгууд бол ядуурлыг бууруулахаа гэсэн зорилго тавьсан байсан бол доктортой хөгжлийн зорилго маань ядуурлыг эцсвэр болгох, одоо дуусгах гэсэн зорилго тавьсан байгаа. За мөн доктортой хөгжлийн мянганы хөгжлийн зорилгууд маань зөвхөн одоо эдийн засаг соёл нийгмийн эрхүүдийн тухай голдуу одоо тунхлан зорилгосон байдаг бол одоо доктортой хөгжлийн зорилгууд бол эдгээр гурван эрх дээрээ ишөө одоо иргэний бөгөөд улс төрийн эрхийг оруулсан байдгаа гэж. За ингээд одоо институтууд, төрийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд бол тогтвортой байх, тайлагнадаг байх, ил тод байх, зарчмыг баримталж одоо 30 он гэхэд бол бүгдээрээ одоо энэ зорилгыг одоо зорилгодоо хүрэхэд хамтран ажиллахаа гэсэн одоо ийм зорилгоодыг бас одоо тунхагласан байна. Их чухал одоо хөгжлийн зорилгуудад хүрэх чухал зүйл бол мэдээж дата мэдээлэл байгаа. Бид нар одоо тэнд хүрье гэж байгаа улсууд маань өнөөдөр бид одоо эндээ хаана байгаа юм бэ? Ямар үзүүлэлттэй байгаа юм бэ гэдгийг хэмжих, дата мэдээлэлээ цуглуулах бөгөөд
дата цуглуулахдаа хүний эрэхэд суурилж цуглуулна. Дата цуглуулахдаа хүртэл датада дүн шинжилгээ хийхдээ хүртэл хүний эрхийн одоо энэ зарчмуудыг баримтлана хэмээн тунхагласан байгаа гэж. За ингээд хариуцлагын тогтолцоог бас дурдж хэлмээр байна. За өмнө та бүгдэд хэлсэн доктортой хөгжлийн зорилгууд бол түгээмэл юм. Хөгжингүй орон, хөгжиж буй орон одоо бүгдэнд нь хамааралтай. Тэгэхээр энэ хариуцлагын тогтолцоо маань төрөл бүрийн үндэсний бүсийн бөгөөд дэлхийн хэмжээнд бол төрөл бүрийн одоо тайлагналтын механизмуудыг бол тусгасан байгаа. За тэгэхээр ерөнхийдөө яг одоо улс орон болгон ямар түвшинтэй байна, ямар одоо хэмжүүрүүдтэй байна. Тэгээд цаашаа явахдаа ямар хэмжүүрүүдийг давж одоо энэ зорилгуудад хүрэх вэ гэдгийг бол одоо зааж зургалсан одоо ийм замын зураг гаргах тухайд юм аа. Бид бол одоо энэ тайлагналтыг хийхэд бол одоо эх 7 сард болох Нью-Йоркд болох дээд хэмжээний улс төрийн уулзалт гэж бий. Энэ уулзалтууд дээр улс орнууд бол одоо өөрийн улс орны доктортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийн явцыг бол тайлагнадаг. Монгол улс маань одоо энэ дараагийн одоо энэ жилийн 7 сард болох одоо энэ уулзалт дээр сайн дурынхаа тайланг тавих гэж байгаа. За бусад одоо энэ доктортой хөгжлийн зорилгын одоо гүйцэтгэлд бол хэрэгжилтэд маш том үүрэг роль гүйцэтгэдэг. Одоо жишээлбэл хувийн хэвшил байна. Тэгэхээр энэ хувийн хэвшил ч гэсэн бас тайлагналтаа тавих хэрэгтэй юм. Тэгэхээр энд хувийн хэвшил ямар маягаар оролцож байгаа гэхээр одоо ногоон хөгжлийг дэмжих, ногоон зээл олгох бөгөөд яг одоо ямар чиглэлээр одоо хувийн хэвшил бол одоо энэ хэрэгжилтэнд тех хязгийн хэрэгжилтэнд оролцох вэ гэдгийг одоо томьёолж гаргах одоо тэгээд мөн одоо үйл ажиллагааг хэмжих ийм асуудал байгаамаа. Тэгэхээр зэрэг хувийн хэвшил бол ерөнхийдөө одоо доктортой хөгжлийн зорилгуудад хүрэх одоо үйл ажиллагааны 70% одоо санхүүжүүлэх ийм хүлээлттэй байгаа. Тэгээд нөгөө талд бол мөн одоо хэвлэл мэдээллийн үүрэг роль бол их байгаа. Тэгэхээр одоо бүх нийгмийн бүх тоглогчд оролцож байгаа. Хэвлэл мэдээллийн үүрэг роль бол мэдээж одоо доктортой хөгжлийн зорилгоонтой тухай мэдээлэх, хүний одоо ерөнхий мэдлэг боловсролыг дээшлүүлэх, хүн болгоныг доктортой хөгжлийн зорилгын төлөө одоо хүчин чармайлт гаргах тухайд ажиллах хэрэгтэй маа. За Монгол улс бөгөөд доктортой хөгжлийн зорилгуудын хувьд бол хаана байна вэ гэдгийг одоо Монгол улстай юм хүрээнд ярья гэж. Тэгэхээр Монгол улс бол одоо early adopter буюу хамгийн түрүүнд одоо доктортой хөгжлийн зорилгуудыг өөрийнхөө одоо үндэсний төлөвлөлтөнд оруулсан, тусгаж оруулсан улсуудын нэг юм. 2016 оны 2 сард бол одоо улсын их хурлаар доктортой хөгжлийн үзэл баримтлал гэдгийг баталсан байгаа. За ингээд эдийн засаг, нийгэм, байгалийн одоо хөгжил гэсэн гурван одоо баган тулгуур, гурван бүрэлдэхүүн хэсэг бүхий одоо ийм үзэл баримтлалыг гаргасан. Хөгжлийн үзэл баримтлал мөн одоо засгийн газар бол 3 тулгуурт бодлогыг гаргаж энэ одоо засгийн газрын ажлын төлөвлөгөөг энэ доктортой хөгжлийн үзэл баримтлалаа хэрэгжүүлэх одоо энэ ажлын төлөвлөгөөг бол гаргасан гэж. За бид энэ үзэл баримтлалын хувьд бол Монголын одоо өөрийн доктортой хөгжлийн үзэл баримтлал маань доктортой хөгжлийн зорилгуудын 55%-ийг л одоо шингээсэн байгаа. Одоо өөрийн одоо энэ одоо үндэсний баримт маань. Тэгэхээр зэрэг доктортой хөгжлийн зорилгуудын 45% нь одоо энэ үзэл баримтлалд тусгадаагүй байна. Тэгэхээр одоо дүн шинжилгээ хийгээд үзэхэд бол голдуу эдийн засгаа бариад эдийн засгтаа их анхаарал, эдийн засгийн өсөлтөд их анхаарал өгсөн одоо ийм бичиг баримт байгаа. Тэгэхээр зэрэг гендрийн дэгш байдал, нийгмийн одоо хөгжил,
дэвшил зэрэг тал дээр бол бас дутмаг байна гэдгийг бол хэлмээр байна. Манай одоо энэ үндэсний үзэлгээр нь байна. За хэрэгжилтийн тухайд ярихад Монгол улс маань одоо дутагтай үйлсийн зорилгоодын хэрэгжилтийн хувьд хаана байна вэ? Одоо ямар хэмжүүртэй явж байгаа вэ гэдэг дээр. За Монгол улс маань эдийн засгийн докторчлалын талаар бол одоо маш их амжилттай явж байна. За мэдээж одоо дефолтод 2015 оноос дефолтод орох одоо шилжсэн ингээд одоо ганцхан хувийн эдийн засгийн өсөлттэй байсан улс орн маань ерөнхийдөө одоо эдийн засгаа бас тодорхой эдийн засгийг сэргийлэх тодорхой үйл ажиллагаа явагдаж одоо 2018 онд бол 6.9% одоо өсөлттэй байлаа эдийн засаг маань. За гэхдээ одоо эдийн засгийн өсөлт нь хэдийгээр одоо сайн ахиц дэвшилттэй явж байгаа боловч зарим бусад одоо үзүүлэлтээр бол нэлээд уналттай байна. 14-өөс 16 оны одоо хямралын үед бол одоо Монгол улс дахь ядуурл 16 онд 29.6% байсан бол 29.6% болж одоо 14 оны үзүүлэлтээс бол нэлээд их өссөн. За 15-16 онд бол эхийн эндэгдэл мөн өссөн одоо 100 мянган амт төр тутам одоо 26 одоо энэ эхийн эндэгдэл тооцоологдож байж 2015 онд гэтэл 16 онд 46 болж өсвөд тэгээд бас одоо 17 онд бол одоо эхийн эндэгдэл огцом буурсан. За тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр зэрэг одоо нийгмийн бөгөөд одоо байгаль орчны индикатор үзүүлэлтүүдийн хувьд бол одоо Монгол улсын ахиц дэвшил маань бас төдийлөн одоо сайн биш байна. Их тийм эмзэг байна гэсэн үг юм аа гэж. Тэгэхээр зэрэг эдгээр одоо асуудлуудыг эдийн засаг, нийгэм, байгаль орчны асуудлуудыг бол мэдээж одоо интеграцчлсан хэлбэрээр цогц хэлбэрээр авч үзэж энэ хөгжлийг урагшлуулах хэрэгтэй маа гэж одоо аль нэг нь орхихгүй байх хэрэгтэй гэдэг дээр бол одоо онцлж хэлмээр байна. Тэгэхээр эдийн засгаа мэдээж одоо хөгжүүлэхээ сацуу нийгмийн хамгааллын хөтөлбөр одоо бодлогоо сайн явуулж нийгэм бөгөөд байгалыг одоо хамгаалах зэрэг одоо хөтөлбөрүүдэд зэрэг явуулах хэрэгтэй маа одоо санхүүжүүлэх мөн бас хэрэгтэй маа гэж. Тэгэхээр олон улсын санхүүгийн корпорацийн юу лээ олон улсын олон улсын баялагчдын сангийн хөтөлбөрөөр одоо дэмжигдээд явж байгаа энэ одоо Монгол улсын эдийн засгийн одоо өсөлт маань цаашдаа ч гэсэн одоо тийм стабилний бас бат бөх байх цаашаа одоо энэ чигээр явах хэрэгтэй маа. За Монгол улс дахь одоо орчин бүлгүүдийн тухай энд хэлмээр байна. Яг гэвэл ерөнхийдөө хүн болгоныг оролцуулан хөгждөг нийгмүүд бол хэн нэгнийг ардаа орхиж хөгжлийн ард орхих одоо магадлал нь бага байдаг. Тэгэхээр инклюзив гэж яриад байгаа хүн болгоныг оролцуулсан нийгэмд бол одоо орхигдсон хүн ам бол бага байдаг. За Монголын хувьд одоо харахад Азийн хөгжлийн банктай хамтраад бид ерөнхийдөө Монголын монголчууд бол одоо тогтвортой хөгжлийн зорилгоудаа ялангуяа одоо энэ эдийн засгийн уналтын
үеийг одоо тооцож аваад ер нь хэрхэн одоо энэ одоо замын зураглалаа гаргах вэ гэдэг дээр бол бид Азийн хөгжлийн банктай хамтран ярилцахад мэдээж эхлээд бодолцох асуудал бол одоо ард орхигдоод байгаа хөгжилд хамрагдахгүй байгаа бүлгүүд бол одоо ямар бүлгүүд байна вэ гэдгийг бол бид нар одоо томьёолж гаргасан байгаа. Тэгэхээр зэрэг энд бол одоо орлогын эмзэг байдал байна, эдийн боловсролын, эрүүл мэндийн, одоо гендрийн одоо ийм эмзэг байдлууд одоо эрхэлж байгаа хөдөлмөрийн эмзэг байдал гэх мэтийн одоо категори одоо англиудаар бол бид эмзэг байдлыг бол томьёолж гаргасан байгаа. Тэгэхээр хамгийн эмзэг бүлгүүд бол одоо хэн байна вэ гэдэг одоо гаргахад бол ерөнхийдөө энэ одоо бүлгүүд маань одоо нэг бүлэгт хэд хэдэн эмзэг байдал тохиох нь их нийтлэг байсан. Жишээлбэл одоо залуу юу гэдгийг одоо залуу малчин хүн одоо уур амьсгалын өөрчлөлтөөс болоод одоо хотод орж ирээд тэгэхээр хотод одоо нүүдэлд шилжин сууршиж ирлээ гэж бодоход хотод ерөнхийдөө одоо ажил олох болцоо цэвэр одоо усны хангамж, ариун цэврийн байгууламжийн хангамж гэдэг одоо хүний эрхийнх нь бүх төрлийн одоо чиглэлээр бол бас хүний эрх нь хангагдж гин үү, гүй юу гэдэг дээр одоо тэр залуу одоо жишээ нь малчин хүн одоо малаа алдаад тийм ээ хотод орж ирж одоо шилжин сууршихаас өөр аргагүй болсон малчин хүнд бол маш олон төрлийн эмзэг байдлууд нүүрлж байна гэдгийг бол хэлмээр байгаа. Тийм учраас одоо бодлого бол мөн энэ эмзэг байдлуудыг бол бас одоо онилж энэ бодлогуудыг гаргах нь зүйтэй юм аа. За ингээд энэ эмзэг бүлгүүдийг бол та бүгдэд одоо ерөнхий нийтлэг одоо асуудлаар нь одоо бүлгэлж ингэж та бүгдэд одоо толилуулахаар шийдсэн юм аа. Одоо энэ илтгэлийн үед за жишээ нь хүүхдүүд бол эмзэг бүлгээ гэж тодорхойлогдсон байгаа. За хүүхдүүд одоо ямар эрсдэл нүүрдэг вэ гэхээр зэрэг энд бол одоо хоол хүнсний байдал, хоол хүнсний хүртээмж, хоол хүнсний тэжээллэг байдалтай, за тэжээлийн дутагдал, за мэдээж одоо боловсролын хүртээмжтэй байдал одоо олон хүүхдүүд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй мөн одоо жишээ нь 3 ээлжээр сургууль одоо хичээллэх байдал эдгээр маань одоо бас л хүртээмж их дутмаг байна гэсэн үг. За айл өрхүүдийн одоо ерөнхийдөө олон айл өрхөл бас хүнсний аюулгүй байдал алдагдсан гэсэн одоо их эмзэг байна гэсэн үг юм аа. Энд бол одоо статистикаар 3.1 айл өрхүүдийн 3.1-ний одоо хүнсний аюулгүй байдал алдагдсан байдаг юм байна. За орон нутагт бол 5 хүүхдийн нэг нь хоол тэжээлийн дутагдaltaй. За түүнээс гадна одоо эцэг эхчүүд нь одоо хүүхдийн мөнгөөр одоо амжиргаагаа болгоодог. Одоо тодорхой нийгмийн халамжаар амжиргаагаа болгоодог одоо ийм айл өрхүүд бас их олон байна ажил төрөлхөд. За тэгэхээр дээр хэлсэнчлэн одоо орон нутгийн 5 хүүхдийн нэг нь хоол тэжээлийн дутагдaltaй гарсан байна одоо судалгаагаар. Хоол тэжээлийн бүр архаг дутагдaltaй одоо байнгын дутагдaltaй байна гэсэн үг. 5 хүүхдийн нэг нь. Тэгэхээр зэрэг мэдээж энэ маань хүүхдийн одоо боловсрол, эрүүл мэнд зэрэг олон одоо зүйлүүдэд нөлөөлөх юм аа. За 90 гаруй хувь хүүхдүүдийн 90 гаруй хувь нь бол одоо D витамины дутагдaltaй гарсан одоо ийм статистик байна. За цэцэрлэгт дээр хэлсэнтэй цэцэрлэгт одоо тэр болгон одоо оронтой байхгүй, цэцэрлэгт одоо хүүхдээ өгөх болцоо байхгүй, цэцэрлэг дүүрсэн байдаг одоо хүртээмж
бага байдаг. Мөн одоо хүч хэрхээлийн асуудал бол одоо хүүхдүүд дээр маш их одоо сүүлийн үед яригдсан гэж. За залуучууд гэдээ бас залуучууд маань эмзэг бүлэгт оржээ. За залуучууд яагаад одоо эмзэг бүлэг байна вэ гэхээр зэрэг одоо маш өндөр ажилгүйдлийн одоо төвшин байна гэж 20-оос 24 насны залуучуудын 17.4% нь ажилгүй байна гэж. Гэтэл одоо улсын төвшөнд бол ажилгүйдлийн төвшин 7.9 байхад одоо энэ залуусын төвшөнд 20-оос 24 насны залуусын төвшөнд хамаагүй өндөр байна 17.4% гэж. За тэгээд орон нутгийн одоо залуучууд бол бас одоо боловсрал бол өндөр биш. Боловсрал бол хотын залуучуудтай харьцуулахад бол дутмаг. Орон нутгийнх нь одоо 3-ны ажлын байрны 3-1 нь одоо биеийн хөдөлмөр эрхэлдэг одоо ажлын байр байна. Мөн одоо залуучууд бол маш их эрүүл мэндийн эрсдэл нүүрлэгээ. За энэ өсвөр насныхны жирэмслэлтийн асуудал одоо хурцаар тавигдж байна. Бэлгийн замын халдварын тархалт байна. Мөн одоо энэ арх тамхины хэрэглээ мөн залуучуудын дунд бол бас өндөр байна. За ингээд ийм одоо эмзэг байдалтай одоо бүлгүүд маань одоо ядууралд орох одоо ийм болцоо бол өндөр. Тэгээд одоо байдал бол маш эмзэг байдаг. Ялангуяа одоо энэ залуусын хувьд ч гэсэн ядууралд орох эрсдэлтэй байдаг гэж. За эмэгтэйчүүд мөн одоо эмзэг бүлгүүдийн тоонд орсон байна. Ингээд одоо хөдөлмөрийн зах зээл дээр бол мөн одоо орлого багтай. За эмэгтэйчүүдээс дунджаар одоо 20% энэ 8 гэ буруу гарсан байна шүү. 20% 17 гаруйтай юм бэлээ. 20% одоо хуваар бага одоо цалинтай гэж байгаа. Эрэгтэй эмэгтэй хоёр хүн адилхан одоо ажил хийж яхад эмэгтэй хүн бол бараг 20%-аар бага цалин авдаг. За гэр бүлийн хүчирхийллийн тохиолдлуудын 88% нь эмэгтэй хүмүүс одоо 88% нь эмэгтэй хүмүүс өртөгдгөө гэж гэр бүлийн хүчирхийлдэг. За нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сангаас гаргасан одоо хүчирхийллийн 2018 онд бол одоо энэ дууга байдлыг эцлэх гэсэн одоо ийм тайлан гарсан байгаа. Тэгэхээр энд бол мөн одоо эмэгтэйчүүд хүчирхийлэлд ордог тухай одоо ийм тоо судалгаа гарсан байгаа. За дараагийн одоо эмзэг хүн ам бол одоо яа харахгүй малчд юм аа. Тэгэхээр энэ Монголын газар нутгийн одоо 78% нь одоо дороотсон байна гэдэг одоо судалгаа гарсан байгаа. Газар нутгийн 25% буюу одоо 4/1 нь цөлжсөн. За бүгд одоо энэ уур амьсгалын өөрчлөлт бол одоо Монголд маш түргэн явагдаж байгааг та бүгд сайн мэдж байгаа. 2.2 градусаар одоо нэмэгдсэн гэсэн тооцоо байгаа. 100 одоо гангийн одоо гам болох одоо магадлал маш их ойрхон болох магадлал өндөр их тогтмол зуданд нэрвэгдэх одоо хоорондын зуд хоорондын зай бол одоо бас их олширч байгаа гэдгийг бол бас тэмдэглэмээр байна. Мөн одоо мал бол мэдээж одоо хүний одоо нийгмийн хэдийгээр одоо мэдээж малчин хүнд бол одоо байгаа юм л мал учраас одоо малаа цааш нь өсгөх болцоо бол одоо ийм их цөлцсөн газар ингэж их доройтсон одоо бичээрүүд дээр бол муу юм аа. За энэ бол 70 гаруй настай мэргүй гэдэг эмэгтэй байгаа. Өмнө Говь аймгийн уугуул. За энэ хүн маань бол
энэ хүн маань одоо ганцаараа одоо ерөнхийдөө одоо тэг буураа сахаад үлдсэн хүмүүсийн нэг одоо залуучууд бол мэдээж ажилда төрөл хөөцөлтөөд энэ уул уурхайн компанид ороод ингээд явсан энэ эмэгтэй бол ганцаараа үлдээд тэгээд бас хүч одоо болцоо нь бол одоо энэ маллахад бол бас хүрдэггүй ийм бэрхшээлтэй. Тэгэхээр энэ одоо ерөнхийдөө энэ хүнд бол бас их олон эмзэг байдал зөвхөн одоо малчин одоо байгалийн доройтлоос болоод энэ бэлчээрийн доройтлол одоо усны хамтлаас болоод одоо мал малдах хэцүү болсноос гадна энэ өөрөө одоо настай хүн бас ганцаараа одоо ерөнхийдөө ингээ мал дээрээ үлдчихэж байгаа бас яг ийм одоо тохиолдлууд бол үзэгдэж байна, гарч байна. Ингээ малчин нийгмийн үйлчлэгээ тэр дотор эрүүл мэндийн үйлчлэгээ авахд бол хүндрэлтэй. Эрүүл мэндийн үйлчлэгээнээс одоо хослолцсон гэж амьдэрдэг. Одоо ийм юм байна. За тэгэхээр зэрэг энэ одоо юу илтгэж байна вэ гэхээр зэрэг бидэнд бол одоо маш их юм одоо яг энэ эмзэг хүн амаа онилсан ийм бодлогуудыг одоо гаргаж одоо жишээл энэ эмэгтэй бол одоо жишээ нь одоо тоо гэхээсээ малын одоо тоо гэхээсээ малын чанар чилжих одоо илүү цөөхөн тооны илүү чанартай малтай болох зэрэг одоо ийм өөрчлөлтүүд бол хийх болцоотой гэж тэгээд одоо өртөг нэмэх одоо ийм үйлчлэгээ өртөг нэмж одоо илүү одоо зарж хөдөлж байгаа малын бүтээгдэхүүндээ бол одоо илүү их мөнгө авах юм болцоотой болох бол хэрэгтэй маа гэж түүхий идэ зараад байна. За дотоодын шилжин суурьшигч тэгээд одоо Улаанбаатар шилжин суурьж ирсэн одоо гэр хороолт амьдардаг энэ хотын баг орлоготой иргэд бол бас мэдээж одоо эмзэг бүлэгт орох нь яхахгүй эмзэг бүлэгт одоо батж байгаа маа энэ иргэд маань. Тэгэхээр 27% за тэгэхээр хөдөө одоо ядуурлал 35%-тай байгаа бол хотын ядуурлал 27%-тай байна. Гэвч хотын одоо ядуурлал бас их олон одоо бүрэлдэхүүн хэсэгтэй. Энд бол одоо ядуурлал нөлөөлж байгаа нөхцөл фактор их олон байгаа. Тэгэхээр зэрэг энд бол мөн одоо эрүүл мэндийн үйлчлэгээнд хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчлэгээний хүртээмжгүй байдалж байдаг юм уу? Одоо тэгэл юуны боловсролын үйлчилгээ одоо энэ ус харин цэврийн байгууламж гэдээ бас энэ одоо Улаанбаатарын одоо хотын ядуурлалд нөлөөлж байгаа одоо энэ факторууд бол олон байгаа. Түүнээс гадна одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагын томьёолж гаргаснаар одоо баг 300 хүртэлх одоо дахин энэ агаарын бохирдол хотын иргэдэд үйлчилж байгаа нь хотын иргэдэд нөлөөлж байгаа нь бас одоо эмзэг байдлыг бий болгодог нэгэн одоо фактор бол яах юм аа. Жишээлбэл одоо архаг өвчтэй өндөр настай жирэмсэн эхчүүд мөн одоо хүүхдүүдийн эрүүл мэндэд бол одоо мэдээж Улаанбаатар хотын одоо өвлийн агаарын бохирдол бол маш их сөргөөр нөлөөлж одоо энэ ядуурлалд бол бас нэмэрлэж байгаа нэг одоо факторуудын нэг юм аа. Тэгэхээр энэ дээр бас нэг юм онцлог тэмдэглэхэд бол ер нь байгаль орчны байдал бөгөөд одоо эрүүл мэндийн байгаль орчин эрүүл мэнд ядуурл зэрэг бол одоо ийм маягаар одоо өөр хоорондоо нөлөөлж ийм одоо хоорондоо уялдаатай байгааг нь одоо нэг илэрлэл бол юм аа гэж. За ингээд цаашдын замнал бөгөөд дотоодоо хөгжлийн зорилгууд одоо өнөөдрөөс цаашдаа ямар байдалтайгаар одоо энэ хэрэгжилт явах вэ гэдэг дээр би бас хэдэн үг хэлмээр байна гэж. Тэгэхээр дээр хэлсэнчлэн одоо энэ хөгжил маань нэгдүгээр доктортой байх, хоёрдугаар одоо хүн болгоныг хамруулах хэрэгтэй маа гэдэг ийм хоёр цуур одоо зарчим дээр тулгуурлах хэрэгтэй.
Монгол улс бол одоо зарим нэгэн гол суур одоо үзүүлэлтүүд дээр ухралт гаргасан байдаг. Тийм учраас бид одоо 2017 онд Азийн хөгжлийн банктай хамтран ерөнхийдөө хэрхэн олон улсын том олон улсын байгууллагууд Азийн хөгжлийн банк нэгдсэн улсын байгууллагын одоо төрөлцсөн агентлагууд нийлээд хэрхэн одоо доктортой хөгжлийн зорилгот нь хүрэхэд одоо дэмжлэг үзүүлж болох вэ гэдэг дээр бол бас дүншилгээ хийсэн байгаа. Энд бол одоо зөвхөн одоо эдийн засгийн өсөлт хөгжилд нь нэмэгдэхээс гадна одоо өсөлт хөгжилтийн дэмжихээс гадна одоо нийгэм бөгөөд байгаль орчны чиглэлээр хэрхэн дэмжиж болох вэ гэдгийг бол одоо задлж гарсан байгаа. За одоо бол ерөнхийдөө маш зөв онилсан одоо төсвийн зарцуулалт бөгөөд илүү ухаалаг төсвийн зарцуулалтын тухай бид өнөөдөр ярьдаг болсон байгаа хөгжлийн асуудлуудыг ярихдаа. Тэгэхээр энд бол нэг сонин алгуур байт юм аа. Доктортой хөгжлийн зорилгоодыг одоо жишээ нь та бол аялж гин гэж бодъё өөрийгөө аялагч байна гэж бодоод одоо доктортой хөгжлийн зорилгууд гэдэг одоо жишээ нь газар очиё гэж бодож байгаа бол одоо жишээ нь аялагч хүн бол нэг одоо тэр замдаа ийм хотод өөр хотод одоо зогсноо гэж бодсон бол тэрэндээ цаг нь байхгүй бол одоо зогсож чадахгүй шууд ингээд өнгөрөөд явдаг тийм ээ. Гэтэл одоо доктортой зөвлөлийн зорилгоодын хувьд бол энэ бол боломжгүй маа. Учир нь юу гэхээр энэ бүх зорилгууд өөр хоорондоо нягт уялдаатай учраас одоо эдгээр зорилгуудаа хүрч байж сая одоо тэр одоо эцсийн зорилгуудад хүрэх юм аа. Тэгэхээр зэрэг бид одоо юу бий болгосон бэ гэхээр яг одоо энэ замын зураглал бөгөөд maps гэдэг нэртэй замын зураглал бий болгосон. За энэ ингээд бид хэд хэдэн одоо зөвлөмжийг одоо Монгол Улсын засгийн газарт хүргүүлсэн байгаа. За тэгэхээр хамгийн эхлээд өгсөн одоо зөвлөмж бол салбар юм цогц одоо бодлогын шийдлүүдийг гаргаач гэж салбар хоорондын одоо ингээд салбаруудыг одоо нэгтгэсэн юм цогц хөгжлийн шийдлүүд одоо бодлогыг гаргах хэрэгтэй байна гэдгийг. Тэгэхээр зэрэг одоо жишээлбэл доктортой хөгжлийн зорилгоудаа нийцэхгүй байгаа тодорхой салбарын одоо зорилго бодлогуудыг бол одоо нийцүүлэх чиглэлээс нь зас залруулах хэрэгтэй маа гэж. Тэгэхээр энд бол одоо мөн одоо зорилготууд, индикатор, шалгуурууд дэг бол одоо дахин засч одоо шалгууруудыг бол гаргаж энэ шалгууруудын дагуу одоо энэ хөгжлийг бол хэмжих хэрэгтэй маа. За үндэсний статистикийн газартай бид одоо доктортой хөгжлийн зорилгоодын дашборд гэж одоо доктортой хөгжлийн зорилгоодын хэмжих самбар гэж гаргасан байгаа. Тэгэхээр одоо яг энэ самбарыг бол яг real timed буюу яг одоо хэрэгжүүлэх хэрэгжүүлмэгцээ хэмжээд явах юм болцоотой маа. За ингээд мөн одоо тэргүүлэх чиглэлүүдэд цогц байдлаар тогтоож одоо хэрэгжүүлэх чиглэлүүдийг ч гэсэн одоо нэгдмэл цогц байдлаар тогтоож тэргүүлэх чиглэлүүдэд тогтоох нь зүйтэй маа. Өмнөөгийн байдалд бол өнөөдрийн Монгол улсад бол одоо голдуу тэр зорилгодоо
хотойгоо уялдсан санхүүжилт төрийн санхүүжилт байна гэхээсээ илүү одоо эсвэргээрээ зорилготой хүрэх санхүүжилт гэхээсээ илүү одоо үйл ажиллагаанд тулгуурласан одоо богино хугацааны санхүүжилтийг бол бас санхүүжилт байдагтай бас холбоотой маа энэ одоо гарч байгаа алдаа мадгууд бол за ингээд Монгол улс маань дээр хэлсэнчлэн 7 сард одоо төлтөртэй хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийн сайн дурын ихтгэлийг одоо Монгол улс маань анхны ихтгэлээ одоо төлөвлөх гэж байгаа. Тэгээд за энэ анхны ихтгэлийг бол одоо тулгуурч буй асуудлаа бөгөөд одоо энэ тулгуурч буй асуудлуудаа шийдэхийн тулд буй арга хэмжээгээ одоо үзүүлэлт төлөвлөхын тулд агаарын бохирдлын асуудлыг бол одоо авчиг агаарын бохирдлын асуудлыг бол нэг бүлэг болгож одоо энэ сайн дурын ихтгэл багтаан оруулсан байгаа. За тэгээд энэ маань одоо жишээ маягаар хэрхэн одоо агаарын бохирдлын асуудлыг тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдаатайгаар одоо шийдэж болох вэ гэдэг дээр бол одоо тодорхой бас загвар гаргаж санал болгосон байгаамаа гэж энэ илтгэл. За тэгэхээр дээр би дурдж хэлж ирсэн. Тэгэхээр энэ мэдээж одоо олон улс орнууд болгон одоо хүрх ёстой тогтвортой зорилгууд боловч одоо улс орн болгон үндэстэн болгон өөрийнхөө одоо замыг бол тодорхойлж гаргадаг. Тэгэхээр энд бол тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд одоо Монгол улс яалтчгүй одоо дээд түвшний удирдлагын одоо энэ хүсэл мөрөлдөл зорилго тэрний удирдлага нь байх хэрэгтэй байгаа. Сангийн яамны төсвийн тогтвортой хөгжлийн зорилгууд болон хөгжлийн үзэл баримталтай төсвөө одоо нийцүүлэх хэрэгтэй. Тэгэхээр тэр алсын хараагаа харж очих зорилгоо харж төсвөө одоо томьёолон гаргана гэсэн үг. За ингээд одоо мониторинг хийх бөгөөд хэмжих одоо үйл ажиллагааг бол мөн одоо зөв гаргах хэрэгтэй. Яг гэвэл одоо хэмжиж байж бид нар хаана байна вэ? Хаана очих вэ? Тэндээ очихын тулд одоо юу хийх хэрэгтэй вэ гэдгийг бол гаргаж өөртөө одоо мэдээлэл авах ёстой учраас. За тэгэхээр ер нь одоо тогтвортой хөгжлийн зорилгуудад хүрэхэд бол хүн болгоны санаачлах, хүн болгоны одоо хүчин чармайлт чухал юм аа. Тэгэхээр одоо жишээ нь хүн болгон одоо машин хөлгөлж явхаас нийтийн тээвэр зорчихыг одоо эрхэмлэх, гэрлээ унтрааж хэрэглээгээ багасгах, одоо хог түүх байгаль орчныг хамгаалах одоо учир зэнцтэй учраас одоо энэ хог түүх, мод тарих, үндэсний үйлдвэрлэгчдэд дэмжих гэдэг одоо бидний өөрийн хувь хүний сонголтууд бол одоо энэ тогтвортой хөгжлийн зорилгуудад хүрэхэд бол одоо маш чухал юм аа. Учир нь бид бол одоо энэ дэлхийг энэ хүн төрөлхтнийг ирээдүйн үедээ ирээдүйн хүүхдүүддээ үлдээх одоо ийм үүрэгтэй үе юм шүү. За ингээд миний одоо ихтгэл үгээр төгсөж байгаа маа. За их баярлалаа. Та бүхэнд анхаарал сонсон явдал баярлалаа. За энэ тэмдэглэлийг манай Diamond Angel Foundation байгууллагаас бид 2017 оноос эхлээд Монгол үйл ажиллагаа явуулж байгаа юм байгууллага маань тогтвортой хөгжлийн зорилго ба ийм байгууллага эвсэг байгуулаад энэ нь одоо 200 гаруй байгууллага гишүүд ирээд судлаачны мэддэг эвсэг ажиллаж байгаа. За манай сангийн хувьд болохоор зэрэг үндэсний сайдрын тайлбар бичих тийм тогтвортой хөгжлийн зорилгын 11 дээр ажилласан. 11 дээр зархыг дээр ажиллаа. Тэгээ 11 дээр зорилго нь дотроо мэдээ олон хүрээтэй ийм зорилгод байгаа. За үүнээр би бас энэ асуумаар байна. Энэ сая стейшн дээр гараад орон нутгийн хүүхдийн тэгээ 5 хүүхдийн нэг нь хоол идэж байгаа юм. Энэ яг 16 онд гарсан хоол идэж байгаа үнсийн нүүн тайлбар байгаа. Тэн дээр уул нь 5 хүүхдийн нэг нь хоол идэж байсан гэдэг одоо би анзаарсан үгсэн болоо энэ тоон хансан тоовэ хоёрт нь бас манай 11 дээр тэр зорилгоор гарч байгаа бас гэрэл бүх зүйлсийг асуудал байгаа.
Хүүхдийн өсвөр дээр болохоор энэ дээр болохоор 1-14 насны хүүхдийн 50% үчирхэл өртсөн гэж байна. Энэ тоонууд бас юунаас үнэлээд болчихоо. Энэ бол бас айгүй айхтар тоо байна. 1-14 насны 50% үчирхэл өртсөн гэж юм байна. Энэ мөн өндөр тоо байна. Тэгэхээр бид нар судалгааны арга зүйн судал их сурвалжийн хаанаас гараад энэ presentation дээр энэ орсон модель яасан байна. Яг хариулт авчиж дахиад би дараа нь асууя. За тэр хүс төчөлийн хомсдолтой гэдгээр энэ нүүбийн хүс хөдөлгөөний байгууллагын хөвсөлийн тайлангаас авсан. Нүүбийн хүс хөдөлгөөний байгууллага дэлхийн бүх орнд яг ижил арга зүгээр ийм тооцоолт хийдэг хүнсний хомсдол төрөлтлийн чиглэлээр тэгээд тэр аргаараа энэ дэлхийн тайландаа Монголын талаар ингэж оруулсан байсан. Тэр тайлан хязгаар гарлаа 2 сарын өмнө гарсан саяхны тайлбар. Тэгээд таны одоо асуултыг сонслоо. Бид нар саяны фаугийн судалгааны дүнг болохоор бусад тайлбаруудаа бас эртэлж оруулж байгаа. Тухайлбал аарын бохирдолтой холбоотой доктортой өгчлийн зорилтуудыг биелүүлэхэд тулгарч буй асуудлуудын талаар доктортой өгчлийн зорилтын хэрэгжлийн тайлан байгуулалтыг бас тусгасан. Хүүхдийн хүчирхийллийн талаар статистикийн хорооноос гаргасан тайлан гагшилсан байна. Тэр тайлан бол мөн 18 он саяхан гарсан юм тайлан байсан. Статистикийн газрын веб хуудсан дээрээс нь авсан байна. Тэгээд энэ харс байна уу таарсан байна. Биш энэ бол нэг гараад байсан. Тэгээд өндөр таарсан байна. Энэ бол одсон фонд одоо бид бас ингэж авсан энэ даваас илүү тогсон байгаа. Тэгээд сардлаас Монгол улсын дэв байдаг гэж би тавьж үзсэн. Амар өндөр тогсон. Энэ болохоор тайлангуудаа харах юм бол арга зүйн харагдах бах. Ерөнхийдөө бол эмэгтэйчүүдээс хүчирхийллийн хувьд болохоор 3 эмэгтэйнийг нь бэлгийн эсвэл бие бэлтрийн хүчирхийлэл өртсөн гэж байгаа. Бүх төрлийн олон төрлийн одоо хүчирхийлэлээр энэ тоо нь өсөж байгаа. Жишээлбэл эдийн засгийн хувьд дарамтлах зэрэг хүчирхийллийн хэлбэрүүдийг оруулж гаргах 50% хүчирхийлэлд өртсөн гэх мэтээр өсөж гарч байгаа. Тэгэхээр яг ямар шалгуурыг баримтлаж үзсэн бэ гэдгээр ялгаатай байна. Тэгэхээр та тайлан харах юм бол нэлээд дэлгэрэнгүй байдлаар яг ямар арга зүгээр хийсэн гэдэг нь бол харагдах байна. Түүнийг та шалгаж үзээрэй. Тэгээд та бүгдээс шинжилж үзээд тайлбар өгөх зүйл ах юм бол бидэнд явуулах хэрэгтэй байна. Тэрийг судалж үзье. Бид нар автобусаа үсгийн зорилгоо нэг одоо сүлжээгсэн гэрээс агуулгад үндэсний сайн дурыг ихэд ороод бичиж байгаа. Тэгээд сая энэ өөрөж хэлэхэд болохоор одоо арх тамхины хэрэглэнээс хамааралтай гэж бид нар тийм бүр тусна хар тамхины асуудлыг бас оруулж өгч байгаа. Яг үгүй энэ өөрөө том асуудал гэж үзсэн учраас одоо ярилцаад UK-аас гэсэн оруулж байгаа. Тэгэхээр тав хоолоос тэрийг бас үзэж байгаа. Тэгээд бид нар үндсэндээ ямар ч тийм том юу ахгүй хатантай холбоотойгоор эрүүгийн гэрүүд үүсгэж статистик үзүүлэлтийг одоо харин яг тийм үсэг хвшинд одоо яг төрийн талаас хийсэн ажил байх юм шиг байна. Иргэний нийгмийн оролцоо нийтлэх хөгжиж идэх гэсэн энэ өөрөө даасан бол ялангуяа нэрсэлгүйлийн хүмүүс хатан мансаар хөдөлгөөд байгаа хүмүүс байна. Дээрээс нь одоо хатагтай хүмүүс трансгендер хүмүүс эдгээр нэг асуудал байгаа. Гэхдээ яг манай төрөмсний агуулгын талаас бичиж байгаа. Бид нар яг өөрсдөө хийж байгаа ажлын төвшин ингээд хатанчууд бичсэн оруулж өгч байгаа шүү дээ. Эрүүл мэндийн 3-дугаар хоттой үеийн зам 3-ын 5 дээр бол бас нэгээр үзүүлдэг. Тэгээ энэ дэлхийн SDG дээр байгаа зарим үзүүлэлтүүд хар тамхины үзүүлэлтүүд Монголын хоттой үеийн үзлээр 2030-д сууд өгөөгүй байгаа байхгүй.
Тэгэхээр бид нар бас одоо бас санал юугаа өөрсдийнхөө ихтгэд бол оруулж байгаа шүү. Тэрийг бас харж үзээрэй. Тэгээ нэг зөв ажил байна гэж бодож байна. Тэрийн тал дээр нүүбийн зүгээс бас албан ёсоор албан ёсны тайландаа энэ тал дээр бас оруулж өгөх зөв юм адаг санаагаа илэрхийлээ. Яг гэвэл энэ доктортой хүртийн зорилтууд бол зөвхөн ганц төрийн бодлогоор хязгаарлахгүй нийгэм бүхэлдээ энэ чиглэлээр бол ажиллах ёстой. Тэгэхээр та бүгд энэ тал дээр ингэж анхаарч байгаа зөв юм. Та бүгд мэдээж онцлог үндэсний газар бол тайлан албан ёсоор боловсруулж байгаа байгууллагатай холбоотой байгаа. Тэгэхээр тэр тайландаа энэ талаар бас тусгуулах юм бол Монгол улс ялангуяа иргэний нийгмийн санал санаачлагыг аваад тайландаа тусгуулах юм бол энэ бас нэг тийм сайн үйлдвэр дээр гэж тооцогдно. Угаасаа энэ тохиолдол хүчин зүйлийг хангах бол төр болон төрийн бас байгууллагууд хамтарч ажиллахаас аргагүй. Нобелийн хөгжлийн хөтөлбөр бол 2016 онд нэг тайлан гаргасан залуучуудын нөхцөл байдлын тухай тэр тайлан дотор бидний дүгнэлт оруулсан. Энд одоо хардаг бидний хэрэглээний асуудлаас залуучуудын дунд нэмэгдэх юм хангалттай байна гэсэн аваа. Тэгэхээр үүн дээр маш том эрсдэл байна. Тиймээс эрүүл аж төрхөсны чиглэлээр залуучуудын дунд ажиллах хэрэгтэй. Энэ тал дээр нүүбийн харт амьтдаа тэмцэх мөнгө гэмтэрийн хэлтийн чиглэлээр ажилладаг тусгай байгууллага байдаг. Тэр байгууллагын офис бол Монголд бол байгуулагдаагүй. Гэхдээ бид бүгд ойлгож байгаа энэ тал дээр илүү уялдаа холбоотой зохион байгуулалттай ажиллагаа хэрэгтэй байна. Тухайлбал Монголд одоо амфетамины төрлийн харт бодисыг зарж борлуулах хэрэглэх зэрэг асуудал санаа зовж байгаа учраас явандаа энэ улам бүр одоо хоргонолтой харт амтны хэрэглээ өсөх юм магадлалыг үүсгэдэг. Мөн зарим улс орнуудад ийм гар аргаар гэртээ ийм харт амт үйлдвэрлэж байгаа явдлыг мэдж байгаа. Тэгэхээр тийм байдал бас гарахгүй гэдгээс өөрчлөлт сэргийлж анхаарлаа хандуулах цаг нь ирсэн байна. За бидний хувьд нүүбийн зүгээс бол энэ олон орныг хамарсан асуудлыг үүднээс нь анхаарч байгаа. Мөн нүүбийн системийн бүх байгууллагууд энэ доктортой хүртийн зорилтын тайландаас өөрийн гэсэн хувь нэмрийг оруулаад өөрт байгаа судалгаа мэдээллийнхаа дүнг бол оруулахыг хичээж байна. Манай Венд байдаг тэр харцагтай тэмцэх газраас Монголтой холбоотой бас энэ тайланд оруулж болох тоо мэдээлэл тайлан хэмжээтэй бас авч оруулах боломжтой. LGBT бүлгийн хувьд болохоор мэдээж эрсдэлтэй гэдэг гэж бол тооцдог. Манай нүүбийн зүгээс тэгш болон чөлөөтэй гэдэг нэг юм компани ажлын санааг бол гаргасан байгаа. Тэгэхээр тэр чиглэлээр одоо бид нар бас ажиллах гэж байна. Миний ялангуяа ялгуурлан гадуурхахыг устгах чиглэлээр хэдийгээр хуулинд бол ялгуурлан гадуурхахын эсрэг заалтууд байдаг ч гэсэн амьдрал дээр бас хэрэгжилтийн хувьд асуудал байгаа учраас LGBT бүлгийн хүмүүс ажилд орох, мөрөглөндийн үйлчлэгээ хүртэх зэрэг дээр бусад бас төрийн үйлчлэгээнүүдийг хүртэх бэрхшээлүүд байгаа учраас энэ дээр бол анхаарах харуул төлөвлөсөн байна. Ер нь сүүлийн судалгаас харахад улс орнуудын аж орны хувьд бол жишээлбэл амиа хорлогчдын дотор энэ бүлэгт хамарч байгаа хүмүүсийн тоо харьцангуй өндөр байна зэрэг юм санаа зовсон нийтлэг асуудал байна. Монгол улс би даас намхан талаан улсад одоо Монголд ажиллаж байгаа нэг 5 дахь Азийн орн байна. Тэгэхээр энэ орнуудтай харьцуулахад ядаж энэ чиглэлээр бас ярьж анхаарч эхэлж байгаа гэдгээр бас юм давуу талтай бусад Азийн орнтой харьцуулахад тэр нөгөөгийн ийм сүүлийн нөхцөл байдалд улс орн бас ахис дэвшил гаргахын төлөө ажиллах хэрэгтэй байна. Тэгээд Монгол улс бас
Бүх асуудлыг хэдийгээр ингээд нэг дор шийдэж чадахгүй ч гэсэн ядаж энэ тал дээр анхаарлаа хандуулаад ярьдаг болж байгаа нь ихний алхам. Нүүб бол энэ тал дээр үргэлжлүүлж ажиллана гэсэн ийм зорилготой байна. Мөн ялангуяа хэдий хэвээд ахын чиглэлээр бас эдгээр сурталчилгааны ажил хийхдээ ч гэсэн энэ чиглэл энэ сэдвүүрүүд бид нар бас ажиллаж байсан, судалж байсан. Мөн бид нар нүүбийн өдрийг тэмдэглэн өнгөрөөхдөө ч гэсэн мөнгөний эрхийн түгээмэл тохиолдлын ойг тэмдэглэлтэй ч гэсэн дээр дурдсан сэдвийг бас хөндөж хэлцүүлэх нэг хэсэг болгочихсон. Мөн бид нар Bloomberg, үндэсний телевиз зэрэг, Echo телевиз зэрэг телевизүүдээр мэдээлэл сурталчилгааны ажлуудыг хийхдээ дээр дурдсан сэдвийг бас хөндөж оруулчихсан. Тэгэхээр тантай бол санал ихтэй байна. Энэ тал дээр бас анхаарах хэрэгтэй байна. Би нэг зөвхөн асуулт асууя гэж бодож байна. Одоо би бол өөрөө олон жил ажиллаж байсан. Засгийн газрын төсөлтөд ажиллаж байсан. За энэ дээр бол сүүлийн манай энэ иргэн байгууллага мэдж байгаа. Сүүлийн 5-6 жил би одоо бүгдээ Солонгос улсад төвтэй үдний бас гэж байгууллагатай нэг асуудлаар нэлээд удаан хугацаагаар маргаа хийгдээд яваад байгаа. За өнөөдрийн хувьд тантай уулзж байгаагийн хувьд би бас нэг асуултыг тавьмаар байна. Үдний бас Монгол байгууллага нь өнөөдөр яг Монголд анхудаа би оруулж ирсэн хүн би өөрөө тухайх нь эхний 3 жил хэрэгжижсэн төсөлбөр нь 3 жил гарan Монголд үйл ажиллагаа явуулсныхаа дараа солигдоод спонсоршип програм гэдэг асуудал руу орсон. За спонсоршип програм гэдэг нь яаж ийна гэхээр өнөөдөр Монголын 8000 хүүхдийн мэдээлэл гэр бүлийнх нь одоо хоол тэжээлийн дутагдaltaй байдал, амьдралын ядуу зүтэг байдлаар жилийн $500 осгоод $4 сая осдог. За энэ $4 сая нь 60% Солонгос Сеул хотод байгаа оффист нь үлдээд үлдсэн Монголд төслийн санхүүжилт нэрээр орж ирдэг. Энэ бол өнөөдөр Монгол улсад хэрэгжиж байгаа хууль төрмөр ямар ч байдлаар хууль зөрчсөн асуудал. Энэ чинь хууль зөрчсөн асуудал байна гэдээ өнөөдөр төр засгийн байгууллага ерөнхийлөгчийн түвшинд хилээд яриад явдаг. За өнөөдрийн байдал Гүдниберс байгууллагын зөвлөхөөр хөлөр нийгмийн хамгааллын яамд ажиллаж исэн төрийн алба хасж исэн хүн зөвлөхөөр нь ажиллаад хамгаалаад яваад байгаа. Хамгаалаад Норвсер гэдэг хүн худлаа яриад байна. Бидний зөв гэдэг асуудал тавиад энэ өнөөдөр явагдаж байгаа. Өнгөрсөн онд би бас ерөнхийлөгчд бас хандсан, ерөнхий сайдад хандсан байгаа. Эрүүгийн цагдаа газар болон шалгагдаад одоо яаж арга хэмжээ авахаа бас яг нөгөө хүмүүс мань саналаа боловсруулж байгаа. За энэ дээр би шулуухан хэлэхэд тухайн байгууллагын танилцуулга дээр нэгдсэн үндэсний байгууллагад зөвлөх хэрэгтэй гэж яваад байгаа байхгүй юу? Нэгдсэн үндэсний байгууллага зөвлөх хэрэгтэй байгууллага гэж байдаг юм уу? Тэ? Байх ёстой юу? Тэгээ өнөөдөр танилцуулга нэгдсэн үндэсний байгууллага зөвлөх хэрэгтэй Гүдниберс Монгол гэх байгууллага гэх танилцуулга болоод яваад ирэхээр нөгөө энд байгаа төрийн захиргааны байгууллага болон яамдууд нь нурж унаад байдаг байхгүй. Нөгөө зөвлөх хэрэгтэй байгууллагатай бид нар хамтарч ажиллаж байна гэд гэрээ байгууллага өгөөд байдаг. Угтаа тэр чинь зүгээр өнөөдөр би 16-нд асийн үеэр одоо асийн үеэр Солонгосын өндөр хэмжээний албан тушаалт ирэхэд би бас уулзсан 16-нд уулзаад энэ байгууллага ямар хүчтэй байгууллага юм бэ? Би одоо энэ чинь маргаа үүсээд ингэ яваад байна гэд Пакингийн ерөнхийлөгчтэй яг гоо тийм ерөнхийлөгч асуусан хүмүүс нь ярьсан уушлаараа танаа Монгол Улсын засгийн газар ажиллаж чадахгүй байна. Энэ бол асар буруу. Наад чинь шашны байгууллага. Ягаад танаа ус зөвшөөрөл өгсөн бэ гэдэг асуултыг ярьсан. Би тэгээд амаа тамлуулаад үлдсэн. Өнөөдөр тэр бас сая гадаад иргэн харьяатын асуулт төр бас ярьсан. Энэ нь одоо болмоор байна. Энийг одоо та нар бас авч хэлсэж үзээч гэж бас хэлмээр байна. Нүүб зөвлөх хэрэгтэй байгууллага гэдэг статус нь одоо болиулах хэрэгтэй шүү дээ. За ийм саналын дээр өшөө бас дэлгэрүүлж бас уулздаг юм бол би бас таныг завтай байдаг цаг гаргаж өгөөч гэж хүсэж байна. Баярлалаа. За байгууллагын статусын тухай асууж байна. За мэдээж тухайн оролцоо оронд аль байгууллагууд ажиллагаа явуулахыг засгийн газар нь өөрөө шийднэ. Тэгээд мөн олон улсын төршүүд, олон улсын төрийн бас байгууллага, аль байгууллагатай одоо ажиллагаа гэдэг бол засгийн газар нь өөрөө шийдэх хэрэгтэй. Монголын хувьд ямар чанарын баталгаажуулалт байх ёстой бол мэдгүй байна. Тэрийг бол Монголын засгийн газар одоо тухайн байгууллагууд ажиллагаа явуулах хэрэгтэй эрэхгүй гэдгийг бол өөрөө шийдэх байх. Яг чанарын
баталгаажуулах тал дээр аль түвшүүтэй ажиллах уугүй гэдэг бол тухайн улс сангийн яам гадаадын одоо хамт зээлжсэн чухал ажлыг хариуцдаг гэдэг үгнээс бас юм дөрвөн журмтай байдаг болов. Түүнээс биш бол яг нүүбийн зүгээс тэгж хандахгүй мэдээж Save the Children гэдэг юм уу Адра гэх мэтээр бас олон газарт ажиллаад байдаг нэр хүндтэй болсон ийм төрлийн бас олон улсын байгууллагууд байна. Тэгэхээр бол энэ хамтарч ажилладаг. Ер нь иргэний нийгмийн байгууллагатай нүүбийн хамтарч харилцаа гэх юм бол иргэний нийгмийн байгууллагуудыг бид нар хөгжлийн түншүүд гэж бол авч үздэг. Тэгээ манай хөтөлбөрийн хүрээнд иргэний нийгмийн байгууллагуудтай бид нар ингээд түншилж ажиллаад тодорхой төслүүдийг, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхтэй хамтардаг. Ингэхдээ бол бид нар гол төлөв тийм урилга буюу зарлалаа тавиад иргэний нийгмийн байгууллагуудаа ийм хөтөлбөрийн хүрээнд ингэж хамтарч ажиллах сонирхолтой байна гэж хэлдэг бол өсөлтөө сонирхлоо илэрхийлээд тэгээ хамтарч ажилладаг. За Америкийн нэгдсэн улсад нэгдсэн улсны байгууллагад иргэний нийгмийн байгууллагуудад зөвлөх хэрэгтэйгээр оролцож ажиллана гэдэг нь бол нөгөө нүүбийн төв офис дээр ийм статусыг болох асуудлыг шийдэн. Түүнээс яг улс оронд байгаа нүүбийн байгууллага бол иргэний нийгмийн байгууллага тийм статусыг олгодоггүй нэгдсэн журмаар шийддэг. За тэгээд маш баярлалаа. Иргэний нийгмийн байгууллагын сайн дурын хэлбэрийг бас олж байгаа. Хийсэн чиглэлээр бичиж байгаа дээр хэрэгцээг бичиж байгаа. Манай байгууллага өөрөө хэрэгцээг хамгаалж ажилладаг. Тэгээд Монгол бол хэрэгцээ маш их хурцраа одоо хооллолсны асуудал та бас тэр болгоныг мэдж байгаа. Тэгээд энэ доктор одоо түрүү тэр байгаль хэлхийг хамгаалаад ээлжтэй татвартай үйлчлэлийн зорилтыг хангах нийтийн тээвэр маш чухал гэсэн зөвлөмжөө оруулсан байна. Тэгэхээр манайс гаднаас орж ирж байгаа бараа бүтээгдэхүүн нийтийн тээвэр ер нь одоо гэрлийн тохиолч гэсэн дандаа нөгөө хүчгүй орнуудаас хасагдсан ийм юмнууд байгаа гэдэг. Тэгээ энэ дээр одоо энэ зөвлөж бас ямар вэ гэсэн нэг юм санаа байна. Хоёрдугаарт нь татвартай үйлчлэлийн зорилтуудын шалгуур үзүүлэлтэнд хүчтэй автобусаа тусламжийн шалгал байх болно. Тэгэхээр зэрэг манайхан маш их хэмжээний зээлийг авч хүчтэй автобусаа тусламж маш их орж ирж байгаа. Тэгэхээр шалгуур байхгүй болохоор их хэмжээний зээлийг аваад байдаг. Тэгээд таа гэсэн бас сонсч байгаа. Тодорхой хэмжээний зээлийг ингээд аваад тодорхой хэмжээний нэг авах юм уу? Аваад алга болцсон гэсэн одоо дандаа ийм асуудал гардаг. Тэгэхээр энэ дээр бас нэг одоо анхаарал хандуулаад тэгээд энэ шалгуурыг хурдан гаргаач гэдэг юм уу? Ийм зөвлөл одоо их чухал байна. Агарын бохирдлоор ярихэд 50,000 доллараар шилжиж тэрийг нэг хүн аваа явсан. Тэр хүн аваа явсан гэдэг юм шиг. Тэгээд энэ дээр шалгуур хэрэгтэй болов энэ цааны анхаарал хандуулаач гэдэг. Ийм хүсэлтэй тавьж тэгээ баярлалаа. За хэрэглэгчийн хамгаалал гэдэгтээ тантай бол санал нэгтэй байна. Энэ тал дээр хүмүүс одоо ямар бэрхшээл асуудал байна гэдгийг бол ойлгож байгаа. Чанаргүй бүтээгдэхүүний асуудал бол одоо хаяагүй. Тэгэхээр ялангуяа төрийн зүгээс жишээлбэл нийтийн тээврийн салбарт улсын мөнгөийг зарцуулаад худалдан авч байгаа тэр бүтээгдэхүүнүүдийн хувьд бол ингээд чанарын шаардлага хангаагүй байгаа нь бол миний бодлоор бас үнэн болов гэж боддог. Яагаад тэгэхээр автобусны хувьд бол газаар ажилдаг одоо автобусыг өгөн дэмжиж байгаа атал бол нөгөө дизелээр ажилдаг автобус хог эдгээр барын бохирдол үүсгэсэн хിവэр яваад байна. Тэгэхээр энэ бүгд бол бас юм доктортой өвчтөний зорилттой одоо нийцгүй явцад нүүн аажмаар бол энэ хоцрогдсон технологи хөрөмжийг бол солиод явах байх л та. Тэгэхээр одоо хүмүүс маань өөрсдөө ухамсартай болж байна. Төрдөө хүмүүс ч гэсэн бас энэ тал дээр бас ухамсартай ойлголт мэдлэгтэй болохыг хэрээр энэ хэрэглээний тал дээр бас эерэг юм өөрчлөлт гарах бах. Гол нь бид нэр ямар одоо зардал гарч ийн гэдгийг талаас хандсан ч гэсэн чанаргүй бүтээгдэхүүний хэрэглээ байх ёсгүй. Ягаад гэхээр муу бүтээгдэхүүнээр засвар үйлчлэгийн зардал нь улам ихээр гардаг учраас Монгол улсын хувьд
Нэгдсэн үндэсний байгууллагатай бас нэлээд одоо энэ байгаль орчны чиглэлээр бол ажилтдаг. Одоогийн байгаль орчны сайд ялангуяа энэ доктортой өвчтөний зорилттой холбоотойгоор ялангуяа хог хаягдлын менежмент гэдэг сэдвээр нэлээд идэвхтэй ажиллаж байна. Хэд хоногийн өмнө Цэрэнбат сайд болон тэр яамны зүгээс бас эко татварыг хог хаягдлын менежментийн чиглэлээр бас нэвтрүүлэх зэрэг юм бас наашлуудыг гаргаж ирсэн. Тэгэхээр тэр гол санаа нь энэ ажлуудад одоо нөхцөл байдлыг багаар өөрчлөх төлөө. За яг шалгуур гэхээр хөгжлийн албан ёсны цуцлааны шалгуур гэж үүдэг нарийн тийм шалгуур бол байхгүй. Гэхдээ зарчмууд бол тухайн улс орн дундаж орлоготой орны жагсаалтанд орчхоор хөгжлийн албан ёсны туслалцаа олгож төлөвлөлт гэдгээр бол тавигдах нөхцөл нь өөрчлөгдөж байгаа. Монгол бол ийм нэг ногдох дотоодын бүтээгдэхүүнээр бол энэ ангиллалд орсон учраас ийм боцлогын тусламжийг бүртгэх гэдэг энэ процесс нь бол боломж нь бол багасдаг. Гэхдээ Монгол улс хэдийгээр ийм ангиллалд орсон ч гэсэн бас донорууд туслалцаа дэмжлэг үзүүлсэн хэвээр байгаа. Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулахад бас энэ хөгжлийн албан ёсны туслалцааны харьцаа бол харьцангуй маш өндөр байгаа орн ялангуяа ийм ижил төвчний орлоготой орнуудтай харьцуулахад хүн амын тоон хэдийгээр ингээд багч гэсэн бас хөгжлийн албан ёсны туслалцааны хэмжээ бол харьцангуй бас өндөрт орж байна. Мөн геополитикийн талаас геополитикийн нөхцөл байдлаас Монгол улс онцлогтой байгаатай холбоотой хоёр том хуршилдог бөгөөд хүний эрх ардчлал зах зээлийн эзэслэг гэдэг энэ чиглэлээр энэ бүс нөхцөлтэй бас ингээд манлайлаад явж байгаа гэдгийг нь дэмжиж байгаа учраас ийм албан ёсны туслалцаанууд болж байгаа. Хөнгөлөлтөө зээлийн чиглэлээр бол Азийн хөгжлийн баг, Дэлхийн баг зэрэг байгууллагууд бол зээл олгодог. Тэгэхээр тэр газруудаас ирж байгаа зээл бол одоо олон улсын валютын сангийн хөтөлбөр дотор бол багтаад явж байгаа. Одоо нэг хөтөлбөр болсон байна. Одоогийн байдлаар Монгол улс хөнгөлөлтөө зээлээр бол нэлээд авсан юм орны тоонд орж байна. Уг нь хөнгөлөлтөө зээл бол хэрэгтэй улс орнуудад ач холбогдолтой. Гэхдээ яг төсвийн хуулиар болохоор өрийн дээд таац буй хязгаарыг гаргасан учраас үүнтэйгээ бас уялдуулж тооцоолох хэрэгтэй болох. Хамгийн гол нь их тод тунгалаг байх асуудал чухал байна. Би тухайлбал олон улсын байгууллагын ажилтны хувьд бол олон улсын байгууллагууд энэ зээл туслалцаа олгох энэ дүрм журмаа бол нэлээд хатуу чанга болгож байгаа. Тэгэхээр тийм амар бол биш. Олон улсын байгууллагууд талаасаа бол харьцангуй нэлээд өндөр шалгуурууд тавигддаг. Хоёр талд хамтын ажиллагааны хүрээнд буй хандивлагч орны засгийн газар Монгол улстай гэрээ байгуулад одоо хөгжлийн дэмжлэг үзүүлж байгаа. Энэ процесс нь тухайн орны хууль тогтоомжийн дагуу байдаг. Тэгэхээр олон улсын байгууллагаас бол арай нөхцөл нь бол зөөлөн байдаг баха. Олон улсын байгууллагууд бол нэлээд нарийн хатуу ийм шалгуур дүрмж байна. Мөн олон улсын төрийн бас байгууллагууд гэж байна. Save the Children гэдэг юм уу. Тэд нар ч гэсэн бас нэлээд нарийн санхүүгийн хэлттэй ажилладаг. Тэгэхээр энэ тал дээр бол тийм асуудал гарахгүй болов уу гэж бас найдаж байгаа. Олон улсын томоохон байгууллагуудын хувьд бол бид зээл олголоо гэхэд түүнийг бид нар бол байнга хойноос нь мөрдөж мөнгө олгохгүй байхын төлөө ажиллана. Яг тэр нь олон улсын татвар төлөгчдийн мөнгийг бид нар оруулж ирж байгаа учраас энэ дээр хариуцлагатай байх хичээдэг. Энэ төрөлцөөс даав юм уу? Хадгалаа хийгээ. Хийж байна. Энэ өсөлтөд өнөөгийн комиссын гаргасан ном сурсан зүйлс.
So you even have your BP logos, that's good. Энэ значит будет так того став. Он знает, я их это